За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө дугаараар би та бүхэндээ used to гэдэг хоёр үгийг ямар үед хэрэглэх вэ? Хоорондоо ямар ялгаатай үг вэ гэдгийг тайлбарлахаар бэлтгэсэн юм аа. Хэрвээ та настай холбогдохыг хүсэх юм бол миний Instagram хаяг болох номинтой _зураас хамт гэсэн хаягаар follow хийж холбогдох боломжтой юм шүү гэж хэлмээр байна. Тийм коммент бичих, мессеж бичих тэр аргуудыг бас ашиглах боломжтой. Эхний ээлжинд used to гэдэг үгийг ашиглая тийм ээ. Use гэдэг нь ашиглах гэсэн word байгаа. To гэдэг маань болохоор ямар нэгэн юмд зориулж ашиглах гэсэн үг байхгүй тийм. За жишээлх юм бол I use bike to go to work. Use to гэсэн үг юм тийм. Зүгээр л word болгоод use гэдэг үг маань word болох юм байна. Араас нь to гэдэг үг залгаснараа юунд зориулж вэ гэдэг дээр ашиглана гэж ингээр ойлгож болох нэ. I use chair to sit. Use chair to sit гэдэг мандлалаараа би суухдаа сандал ашигладаг тийм ээ. I use potato to cook. I use potato to cook гэдэг мандлалаараа би хоол хийхдээ төмс ашигладаг гэдэг ч юм уу тийм. I use salt to fry eggs гэх юм бол би өндөг шарахтаа давс ашигладаг. Маш энгийнээр use гэдэг үгийг хэлээд юг ашигладаг вэ гэдгийг тавиад юунд ашигладаг вэ гэдгийг түүгийн араас залгаж хэлнэ гэсэн. Тэр түүгийн араас verb буюу үйл үг маань хувирлгүйгээр эхнийхээ хэлбэрээр өгүүлбэрт орсон байдаг гэж хэлж ойлгож болно гэсэн үг шүү. За дараачих нь болохоор миний хамгийн гол энэ сэдвүүдээр энэ хичээлдэр сонирхолтой байх болов гэж байгаа зүйл үг бол used to. Used to гэдэг маань болохоор тэгдэг байсан, ингэдэг байсан, одоо болохоор тийм биш болсон тийм ээ. За жишээлх юм бол I used to dance when I was at high school. I used to dance when I was at high school. Би 10 жилийн сургуульд байхдаа бүжгэлдэг байсан. Одоо л би бүжгэлгээ болцсон байж тарах гэдэг шүү дээ тийм ээ. I used to гэдэг маань би ингэдэг байсан гэдэг дээр ашигладаг. Үл үг гэж ойлгож болно шүү. За I used to dance. Бас dance гэдэг үйл үг маань өөрөө эхнийхээ хувилбараар ямар ч өөрчлөлтгүйгээр орж ижин гэсэн үг тийм. За жишээлх юм бол өөр жишээлх юм бол I used to go to countryside during my summer vacations. I used to go to the countryside in my summer vacation. Зуны амралтаараа би хөдөө явдаг байсан. Одоо л би явах болсон тийм. Гэх мэтчлэнгээр used to гэдэг дээр ингэдэг байсан, тэгдэг байсан гэдгийг хэлэхэд ашигладаг тийм ээ. Өгүүлбэрийн бүтцийн хувьд subject буюу хин би жишээлбэл тийм ээ. Тэгээ used to гэдэг word буюу үйл үгийг оруулаад араас нь to гэснийхээ араас main word буюу гол үйл үгээ хувирлгүйгээр өгүүлбэрт оруулах нэ. За I used to plant trees гэх юм бол би мод тарьдаг байсан. We used to plant trees гэх юм бол бид нар мод тарьдаг байсан. She used to plant trees гэх юм бол тэр эмэгтэй мод тарьдаг байсан. Гэх мэтлэнгээр хэрвээ та харж байгаа бол used to гэдэг үгэн дээр he вэ нү she вэ нү subject-аас үл хамааран used to олон том төрөнтэй хамаагүй тийм used to. За өөр used to гэдэг хэрэглэг тэгдэг байсан, ингэдэг байсан гэдэг дээр үйл үг дээр гэдэг өгүүлбэр дээр ашигладаг байсан бол өөр дараагийн нэг хэлбэр нь гэх юм бол I used to smoke. Habit болон одоо нэг хүний нэг preference гэх юм habit preference одоо нэг дуртай зүйл үзэл бодол зуршил дээр бас тэгдэг байсан, тийм байсан, ийм байсан гэж ашиглаж болдог шүү. За жишээлх юм бол I used to smoke би тамхи татдаг байсан, одоо л болцсон байх юм шүү дээ. I used to like hip hop music. Би hip hop music hip hop хөгжим сонсдог байсан жишээлбэл тийм ээ. За гих мэтлэнгээр тэгдэг байсан, үндэг байсан. За бас нэг сонирхолтой юм нь used to гэдгийг ашиглахдаа үүсгэсэн хэлбэрт оруулаад didn't гэдэг үгийг залгах юм бол used гэж хэлгүүгээр use to гэж бичдэг байх нэ. За жишээлбэл I didn't used to like onions but now I like them гэх юм бол би сонгонд дургу байсан. Гэхдээ used to гэхгүй used to. I didn't
I didn't used to like onions. Би сонгон дуугүй байсан. But I love them now. Гэх юм бол одоо би дуртай. Use-д гэхгүй use гэдэг дээр л гол point нь явж байгаа шүү заа. I didn't used to read books when I was a child. Now I read a lot. Би жоохон бахта нэг тэгж ном уншдаггүй байсан гэж хэлж байгаа бол didn't used to гэж ордог байх юм шиг. Тэгээд хамгийн сүүлийн хэлэх зүйл never гэж бас хэлж болдог. Never гэхтэй болохоор I never used to smoke гэж хэрэглэгддэг байх юм шүү дээ. За энэ дөрөв маань та бүхэн сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. Тийм болохоор та бүхэн дараагийн удаа use болон use гэдгийн хэрэглээг та бүхэн маань цаашдаа ашиглаж хэрэглэж байгаарай гэж хэлмээр байна. За ингээд миний хичээл таалагдсан бол лайк дараарай. Лайк дарснаар та хичээлийг бусадтай түгээх боломжтой олон хүмүүсэд түгээх боломжтой юм шүү гэдгийг хэлмээр байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.